сайн байцгаана уу? Эзний өдрийн мэнд гिचг гээд шүү тий. За, үлзээ гişмэн сая наваг танилцууллаа. Тэгээ та бүхнийхээ өмнө эзний өгнөөс хоолцуулсандаа баяртай байна. За, би ер нь 17, 18 настай байхдаа л Библийн сургуульд орох юмсан гэж залбираад бас манай зарим нэг удирдагчд маань намайг зөвшөөрдөггүй. Нэгдүгээр жоохон, хоёрдугаар жоохон урсгал чиглэл ондоо гэдэг. Би ер нь Библийн сургуульд орох гэж бөө юм болсон. Тэгээ ороод бас бөө юм болсон. Тэгээ та бүхний харж байгаагаар их удаан сурсан байгааз. Тэгээ тэр хоорондоо 3 хүүхэдтэй болж байгаа юм тий. За тэгээд үйлчлэл амьдралд одоо зөндөө юм өөрчлөгдөж байгаа байхгүй юу. Тэгэхээр эзэн бол үнэхээр Библийн сургуулийн сурч явах явцад бол намайг их сургасан байдаг. Тэгээд мэдээж багш нарын маань хичээл сургуулаар дамжуулаад бас нөхцөл байдлаар дамжуулаад их зүйлийг сургасан байгаа. Тэгээ би одоо ч гэсэн та нарыг одоо иш хөөрхөдөө зовж яваадаа л гэж ерөнхийдөө бодож байна. Би бол ерөнхийдөө их хэцүү байсан. Хажуугаар нь ажил хийгээд цуглаанаа удирдаад за тэгээ хүүхд шуухтаа зөөгөөд тэгээ ерөнхийдөө их удаан сурсан байгаа. Тэгээ би удаан сурсандаа бол ерөнхийдөө нэг их харамсаад гомдоод байдаггүй. Зарим нэг манай ангийнхан л намайг жоохон шоолдог л доо. Энэ аама одоо хідэн ангитай юм бэ? Намайг аама гэдэг байхгүй амар төвшөлт гэдэг аама гэдэг. Хідэн ангитай бэ? Ангийн уулзалт гэж баах хүнтэй. Бараг тухайн бүх хүнтэй л нэг анги болж исэн юм шиг. Тэгээ бүгдээрээ л намайг ангиа гэж бодоод байдаг. Тэгээ би хүмүүс ангиа гэж бодоод чи би ямар биш гэдэг хэлдэг нь ш. Би манай ангиа гэж уулзсан. Тэгээ манай цуглаанаас бас Библийн сургуульд сурсан хүмүүс байгаа, сурж байгаа хүмүүс байгаа. Тэд нар над шиг удаан сураагүй цагтаа яг сурсан. Тэгээ би тэр хүмүүсээр маш их бахархдаг байхгүй. Та нар бүр надаас үнэхээр агуу юм аа гээл тэ. Яг тэгэхээр хүн яг цагтаа сураад хичээнгүй ингээ байгаад сурж яах гэдэг бол миний хувьд бол тэрийг бол их үнэлж үзэж байгаа байхгүй юу. Өөрөө удаан сураад хурдан сурах гэж оролдоод чадаагүй хүний хувьд. За тэгэхээр өнөөдөр би та бүхнийгаа Библийн ишлэлээр бас урамшуулмаар байна. Тэгээд Еврей номын 12 дугаар бүлгийн 1-ээс 5 дугаар ишлэл хүртэл бүгдээрээ уншъя. Ерөнхийдөө бол 12-ийн 1-ээс 13 хүртэл миний бодож байгаа агуулга байгаа. Тэгэхдээ яг бүгдээрээ цагийг авраад 12-ийн 1-ээс 5 дугаар ишлэл хүртэл бүгдээрээ уншъя. Еврей 12-ийн 1-ээс 5. Тиймээс бид өөрсдийг минь хүрээлэн буй үйл мэд үлэмжих гэрч нартай тул аливаа саад дотгор ба амархан өргөтдөг нүглийг хажуу дишин тавьж өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээр гүйцгээе. Итгэлийг эхлүүлэгч бөгөөд төгсгөгч болох Есүсөд харцгаая. Тэрээр өмнө тавигдсан баяр баясгалангийн төлөө гамшигыг эс тоомсорлон загалмайг твцсэн бөгөөд Бурхны сэнтийн баруун гарт заларсан юм. Сэтгэлээр унахгүй байж тэнхээгээ барахгүй тулд өөрийнх нь эсрэг нүгэлтнүүдийн тийм эсэргүүцлийг твцсэн түүнийг санагтав. Нүглийн эсрэг тэмцэлтэд цус урсгах хүртлээр та нар хараахан эсрэгэцөөгөө байгаа. Та нарт хөвгүүчигээ хандсан тэрхүү синхрүүллийг та нар мартжээ гэсэн. Амен. Еврей 11-12 дугаар бүлэг бол миний итгэлийн хувьд бол маш том нөлөө үзүүлсэн бүлэг байгаа. Тэр зам Еврей 11-р бүлгийн 1-р ишлэл бол миний итгэлийн баримталдаг унших толондоо л өөрөөр ойлгож их урам авдаг ишлэл байгаа. Итгэл бол бидний найддаг зүйлсийн бодит байдал, харагдахгүй зүйлсийн баталгаа гэж хэлж байгаа. Ахмадууд түүгээр гэрчлэлийг хүлээж авсан юм аа гэж хэлсэн. Үзэгдэх зүйлс нь үл үзэгдэх зүйлсээс би болоогүй гэдгийг бид үүгээр ойлгодгоо гэж хэлсэн байна. Амен. Ингээд итгэлийн олон итгэлийн баадруудын жишээг буюу тэр үүл гэдэг байгаа тийм. Маш их үүл мэд, маш их олон гэрчлэл байна. Итгэлээр амьдсан хүмүүс ингээд энэ хүү 12 дугаар бүлэг рүү явж байгаа. Тийм учраас бид нэр гэрчлэл болгоод тийм өөртөө өгөгдсөн тэр итгэлийн амьдралаар амьдарсан маш олон баадруудын түүхийг бид нар яг л бидний хүрээлэн байгаа тийм үүл мэд, тийм олон харж болох, урамшиж болох, сурж болох тийм итгэлийн баадруудын түүх байна гэж энэ хүү хэсэг хэлсэн байна. Тэгээ энэ дээр та бүхэн харах юм бол өмнөө тавигдсан уралдаанд гэж хэлсэн байна. Бид нэр заримдаа уралдаанд явж байгаагаа мартах үе байдаг. Христийн дотор бид нар нэг л зорилгын төлөө Бурхан бидний өмнө яг өөрсдөд нь тохирох байраа бэлдсэн байдаг. Энэ нь миний ойлгож байгаагаар бол бидний дуудлага гэх юм уу тий. Бурхан биднийг энэ дэлхий дээр амьдрахдаа ямар амьдралаар амьдрах, юу хийх, тэр нь хэр далаацтай байх, эсвэл хэр нандин
чухал байх гэдг нь Бурханаас төлөвлөгдсөн байж байна. Бурхан бидрийг ийхүү харж байдаг. Яагаад би Еврей 11-р бүлгийг ярьсан бэ гэхээр итгэлийн баатруудад Бурхан гэрчлэлийг өгсөн гэж хэлсэн байна. Тийм үү? Гэрчлэл гэдэг нь шүү дээ. Минийхаар бол энэ бол бидний гэрчил шиг юм уу да гэхээр 11-р бүлэг болон ерөнхийдөө Еврей номоос бас итгэлийн баатруудынхаа түүхээс ингээ харах юм бол Бурханаас илчилж байгаа илчилтүүдийг ерөнхийдөө хэлээд байгаа. За тухайн үед Библи байхгүй байсан учраас итгэлээр л Бурханыг сонсдог байсан шууд. Дээр нь итгэлээр л тэд нар дуулууртайгаар явхаас өөр аргагүй байсан байна. Харин биднэрт бол гэрчлэл мэд одоо маш олон давуу тал байна, Библи байна тийм үү. За тэгэхээр тэр итгэлийн баатрууд маань өмнөө тавигдсан уралдаанд төвчээртэйгээргүйгээд бүгдээрээ Бурханаас өгөгдсөн амлалтыг хүлээж авсан тухай хэлж байгаа. Тэгэхээр та өнөөдөр өөрөөсөө асууж үзээрэй. Та нарын өмнө ямар одоо барай байгаа вэ? Тэг. Ямар зориг байгаа? Бурхан таныг ирээдүйд өнөөдөр маргааш ирээдүйд энэ хорвоогоос халих хүртэлчин Бурхан танаар юу хийхийг хүсэж байгаа вэ? Мэдээж бүгд адилгүй байна. Заримынх нь цар хүрээ өргөн байж болно, заримынх нь арай жижиг байж болно. Зарим нь яг хүндэтгэлийн сав шиг алт мөнгөн одоо гоёлын зорилттой сав шиг хэрэглэгдэх хөө, зарим нь энгийн хэрэглээнд зориулагдсан шавар сав шиг гэж Паул Тимотед хэлсэн байна. Тийм байж болно. Гэхдээ миний бас хамгийн сайн мэдж байгаа зүйл бол яг тэр барай танд өгөгдсөн тэр одоо зориг хүрэх ёстой. Одоо англиар destination гэдэг байгаа юу гэхээр яг тэр эцсийн зогсоол юу юм бэ гэж асуух. Бурхан таны өмнө юу тавьсан юм бэ гэж. Бурхан бидний өмнө альва нэгэн одоо очих ёстой тэр хэм хэмжээ, тэр барай одоо тэр эцсийн цэгийг Бурхан харж идэг баг. Харин бид нар харж чаддаггүй. Паулос Коринт номон дээр хэлсэн байгаа тийм үү? Өөрийнхөө тунхагладаг зүйлд би өөрөө тэмцээгүй байх вэ гэсэндээ би өөрийгөө дасгалжуулж өдөр болгон зовоодог гэж хэлсэн байна. Юу вэ гэхээр Паулд маш том дуудлага өгсөн гэдгийг Паул мэдчихсэн. Тэрний юу гэхээр Аз буюу харь үндэстнүүдэд сайн мэдээ дэлгэрүүлэх, дэлхийд даяар тарах дэлхийн хязгаар хүртэл явах энэ чухал ажлыг эхлүүлэх гол хүн гэдгээ Паул илчлэлээр дамжуулаад бүр маш тодорхой авсан байна. Бүр маш тодорхой. Есүс бүр юу хийхийг нь ярьж өгсөн гэж өөрөө хэлж байгаа тийм үү? Харь үндэстнүүдийн дунд ямархуу байдлаар ажиллахыг нь хэлсэн байна. Харин Паул юу гэсэн бэ гэхээр би яг тэр зорилгыг биелүүлэхийн төлөө би өөрөө ингээ хийгээд байгаа зүйлээ өөрөө яг тэмцээгүй байх уу гэсэндээ би өөрийгөө өдөр болгон дасгалжуулдаг гэсэн байна. Хөвч хөндүүлсэн хүмүүстэй яаж харилцах уу? Яаж зөв харилцаж болох уу? Эсвэл чөлөөт хүмүүстэй яаж харилцах уу? Грек хүмүүстэй яаж харилцах уу? Тэдний төлөө хэр их зовлон одоо амсах ёстой вэ гэдгийг хүртэл Паул тооцоолж мэдчихсэн байна. Тэгэхээр өнөөдрийн энэ хэсгээр дамжуулж Бурхан бидний өмнө хүрэх ёстой нэг барай, зориг, дуудлагыг тавьсан байна гэдгийг би энэхүү хэсгээс тэгж ойлгож харж байна. Харин хүн болгон сайн сайхан одоо зориг, барай одоо байж идэг тийм үү. Тэр нь яг Бурханаас тавигдсан уу, өөрөө тавьсан уу гэдгээ маш сайн шалгах хэрэгтэй болж байгаа. Би Библийн сургууль сурж байхдаа гарч орохдоо янз янзын юм гэж хийжсэн. Нэг хэсэг би чинь барилгын одоо компани менежер хийгээд сургуулаа хийцэн. Чөлөө авсан. Орж ирэхгүй. Нилээн явсан тэгэл дараа нь нэг л өдөр ийцэн чи юу хийгээд байгаа юм бэ? Сургуульдаа сураач ээ гэж хэлсэн баг. Ер нь нэг жил гараа 2 жил гараа ер нь явсан. Цуглаанаа яагаад байгаа юм бэ? Чи чинь одоо дуудлагатай хүмүүс чи яагаад ийм ажил хийгээд байгаа юм бэ? Эзэн надад хатуухан зэмлсэн баг. Тэгээ би шууд сургуульдаа ерөөхдөө орж ирсэн. Яг тэгэхээр миний тэр зорж байгаа зүйл Бурхны миний өмнө тавьж байгаа байраа биш байсан баг. Тэгэхээр бид нар Бурхны бидний өмнө тавьж байгаа байраа руу явж байна уу гэдгээ бид нар маш их шалгах хэрэгтэй болдог. Би боломж гэдэг үгэнд их жоохон дуртай биш. Яг тэгэхээр олон хүмүүс Бурхны эсрэг явахдаа Бурхан надад ийм боломж өгөөд гэж хэлдэг ерөөсөө. Бурхан тийм үд хаалгыг нээгээд гэж хэлдэг. Тэр нь магадгүй нэг гайгүй өндөр цалинтай ажил гадаа дотоод амьдрах магадгүй. Эсвэл ямар ч байсан энд нэг зовлонтой Бурхны төлөө хийж байгаагаа зүйлээ орхих шалтгаан болоод идэг байхгүй. Тэгж харагдаад идэг. Та нар бодоод байна яа тэгдэг. Нэгсэндээ бид нар харагдсан тэр сайхан боломж болгоныг бид нар дагаж зорж явах юм уу? Тэрнгээрээ удирдуулах юм уу? Эсвэл Бурхнаар удирдуулах юм уу гэсэн асуулт гардаг. Би өөрөө тэрийгэ тооцоод явах юм уу? Эсвэл энэ үнэхээр Бурхны өгсөн боломж юм уу? Эсвэл
бурхан биднийг сорж үзэж байгаа юм билүү те? Тэр нь боломж биш сорилт юм уу те? Бид нар яаж ялах юм бэ? Зарим нэг боломжууд шууд сорилт байдаг ер нь бол. Хуучин гэрэн дээр харахад ч гэсэн бурхан сорихын тулд зарим нэг боломжуудыг нөхцөл байдлуудыг гаргаж байгааг бид нар түүхүүдээс хардаг тийм. Мөнгөтэй болох, эсвэл гайгүй байр суурьтай болох боломж. Гэхдээ энэ нь нөгөөдгөр бурхан дуудагдсан дуудлагатай тийм хэдий зовлонтойгоор тийм байсан ч гэсэн бурханаас урд нь тавигдсан тэр зүйлд итгэмжид байх нь гэдгийг бурхан харж иж болно шүү дээ. Тийм үү? Тэгэхээр бид нар энийг маш сайн одоо ялгаж салгаж одоо бурхны бидний өмнө юуг тавьж байгаа. Тэ тэр барайд очих үедээ би юу туулаад ямар шагнал аваад хэн байх ёстойг бурхан маш тодорхой хэлсэн. Яагаад би ингэж итгэлтэй ингэж одоо тэр барай гэдгийг тайлбарлаад байна вэ гэхээр 11-р бүлэг буюу хам сэдвийг бид нэр тэгж ойлгохоос аргагүй байдлаар явуулж байгаа. Итгэлийн баатруудын эхлээд чи хэн болох тухай, дараа нь бурхантай хамт юу хийх тухайг нь бурхан үргэлж хэлж ирсэн. Тийм үү? Жишээлбэл Яв шүү дээ тий. Явд яасан бэ гэхээр хараахан болоогүй байгаа зүйлийг илчлэхдээ итгэлээр тэр завийг урлан бүтээхийг даалгасан байна. Яв тэрийг хийхгүй байж болох байсан тий. Явуучлаа. Тий. Хийж болохгүй байх байсан тий. Тэгвэл тэр итгэлээр хийсэн байна. Нэгсэндээ бурхны өмнө нь тавьсан тэр зорилгыг өөрийг нь илчилсэн. Чи бол бурхны хүн төрлөختний өвийг үлдээхийн тулд, авралыг үлдээхийн тулд, зөв дүндэснийг үлдээхийн тулд бурхны шийтгэлээс амьд үлдэхтэй хүний төлөөлөл байх болно гэдгийг харуулсан байна. Түүнээс тухайн хүмүүс бол сайхан наргаад бурхангүйгээр амьдарч ирсэн. Тэрэнд нь итгэсэн учраас яг тэр зорилгын, тэр барай руу явсан байна. Тэгэд болсон. За ингээд бид нар 11 дээр унших юм бол зөндөө яг тэр бурхнаар илчилсэн тэр зорилго барайны талаар, дуудлагын талаар, тэр гэрчлэлийн талаар өгүүлсэн хэсгүүд байна. Бусадтай адилхан одоо жаргаж сэнгэж байх боломжтой боловч Мосе яасан бэ гэхээр бурхны ард түмэнтэй хамт тий зовсон дээр гэж үзсэн ба. Египтийн баялагийг идэж амьдарснаас тий тансаг сайхан байснаас бурхны хүслээр бурхны хүмүүстэй хамт зовсон дээр гэж үзсэн ба. Боломж биш байх нь шүү. Бурхан надад Египтэд сайхан амьдрах боломж өглөө гэд Израильчуудыг хаяа авч тий болох л байсан. Гэхдээ бурхны хүсэл тэнд байгаа гэдгийг, миний барай тэнд байгаа гэдгийг Израилийн ард түмэнтэй цөлд тий өөрсдийг нь эсэргүүцээд өөрийг нь байнга зовоож байгаа нэг бүтэхгүй хүмүүстэй хамт насаа барна гэдгийг бурхан хэл. Тийм барайг бурхан урд нь тавьчихад байгаа байхгүй. Яг нөгөө боломжийн нүдээр харах юм бол Баараны ордонд үлдээд те хаан болох гэж зүтгээд одоо яах юм бэ бидэхгүй те. Мөнгөтэй байх гад, гоё тансаг амьдрах гад. Гэхдээ тэр бол боломж биш байсан. Бурханы барай биш байсан. Тэгэхээр нэгдүгээр өнөөдөр бүгдээрээ бурхан яг миний өмнө ямар барайг тавиад байгаа юм бэ гэдгийг бүгдээрээ сайн нягтлж үзэх хэрэгтэй. Би одоо 35 36 хүрэж байна. Би 60 хүртлээр нэг үйлчлэлийн талаар жоохон юм боддог. Яг хэр том хэр жижиг вэ гэдэг нь тийм чухал биш. Зүгээр юу хийх вэ гэдгээ тухай боддог. Миний хүсэл бол надаар дамжуулаад сайн мэдээ хэр тарсан байх вэ? Бурхны анчил хэр тэрсэн байх вэ? Тэ? Сүм чуулган маань хэр их хүчрхэгдсэн байх вэ? Гэдгийг л би их боддог. Дээр нь бас итгэлийн хүмүүс маань хэр их ив нэгдэлтэй байх вэ гэдгийг л бод. Би энэний төлөө надаас одоо шалтгаалж байгаа жижиг байсан ч хамаагүй зүйлсүүдийг хийгээ ав. Бурхан үнэхээр хэл хязгаарыг тэлэх юм бол хизээ нэгэн цагт тэ нэлээд цар хүрээ томоор давшина гэж бодож байгаа. Гэхдээ бурхан байгаа газараа яг энийг хийхийг л бид надаас хүсэж байгаа гэдгийг би маш тодорхой ойлгодог. Тийм учраас залбираад зарим нэг талаар өөрийгөө одоо зовоодог яг тэ одоо жишээлбэл одоо манай одоо ах トゥ нар бүгд гадаад байдаг. Ирээч гээл те. Дүүгээ санаад байна. Наа хүүхдүүдээ бодооч гээл те. Яг хөө сайхан сэтгэлийн үнднээс л намайг бодож хэлж байгаа. Гэхдээ би чинь пастор хүн, цуглаан хариуцдаг хүн, надад нэг дуудлага байна. Түгээл зүгээр ингээд яваад өчөж те. Боломж гэж хараад бурхан ивэлээ гэж хараад яваад өчөж болохгүй гэсэн. Тэгэхээр бид нар өөрсдөө бурханы бидний өмнө тавьсан тэр барайг буюу эцсийн тэр хүүхцэгээ харах хэрэгтэй. Хэрвээ биднэрт итгэл байвал бурхан тэрийг харуулдаг. Би жоохон урсгал чиглэлийн юм шиг юм ярьж магадгүй. Яг тэгэхээр тухайн үед бол одоо бид нар бол Библиэр илчлэл авдсан шүү дээ. Библиэр дамжуулж илчилдэг. Гэхдээ миний ойлгосны дагавар ариун сүнс бол Библиэс гадуур зүйл ярьдгүй болохоос биш ер нь бол бас ярьдаг гэж би ойлгодог. Одоо Библийг зөрсөн тий одоо Библиэс эсрэг тий одоо Библиэлд бичигдээгүй одоо
Библийг давсан илчлэлт өгдөггүй. Гэхдээ хувийн миний амьдралтай холбоотой, зарим нэг сонголттой холбоотой, зарим нэг шийдвэрүүдтэй холбоотой зүйлсээр ариун сүнс бидрийг ятгадаг, заримдаа сануулдаг гэж би итгэдэг. Тийм учраас би дуудлага тэрний талаар Бурхан надад илчилсэн гэж итгэдэг учраас итгэлээр хүлээж аваад ийм хүүгээр одоо амьдрдгаа гэсэн. Бид нар ч гэсэн ерөнхийдөө тийм байх хэрэгтэй. За ерөнхийдөө эхний сэдв бол бид нар яг тэр тавигдсан уралдаанд төвчээртэйгээр одоо тэр тавигдсан уралдаандаа буюу эцсийн зэгтээ бид нар хүрэх хэрэгтэй. Үүнд бид нар 3 зүйл хэрэгтэй болно. Энэхүү хэсэг дээр бол эхнийх нь бол төвчээр хэрэгтэй. Библийн сургуульд бид нар орж явах 40 хүн орж исэн. Тэгээд амьдралын асуудлаас болоод маш цөөхөн хүн төгссөн байгаа ерөөсөө. Яг зарим нь бол наад чинь ингээд уур зураа төгссөн боловч ингээл 40 хүн библийн сургуульд манай ангид орж ирлээ шүү. Тэгэл орж ирэл яасан ч омглон бис орж ирэл шууд теологийн маргаа гээл нэгэндээ заагаад ингэдэг тэгдэг. Чи айл зөвлөн бэ? Танаар чинь тэр урсгал илүү гэсэн чи танаа урсгал чинь тэгдэг илүү гэсэн үгүй гэсэн чи тэгдэв байлээ гээл те. Манайхан ч амар ширүүн те. Хичээл болохоор ерөөсөө хэрэлдээл багш нь баг ярихгүй байхад те. Бид нар бүр яг тэгсэн шүү. Ингээл хоорондоо яриад тэгдэг үгүй тэгсэн байхгүй. Авраам чи тийм юм гээл ярьжсэн чи манай нэг хуучин захирал байсан рож захирал. Сонсож ирсэн бид нар баг 10 минут маргасны дараа багшаа тэгдэгтэй гэсэн чинь мэдгүй Библи дээр бичигдээгүй. Би тэр үед байгаагүй. Амар тодорхой. Угаасаа Библи дээр бичигдээгүй. Тэр үед угаасаа байгаагүй юм чи. Тэгсэн чи бид нар тэрийг мэдээд байдаг тий. Хоорондоо ерөөсөө тийм л агуу хүмүүс байлаа шүү. Тэгэхээр заримдаа бид нар Бурхан биднийг зоригтой хүрэхин тулд төвчээрд сурах хэрэгтэй байдаг. За би бол Библийн сургууль яг нэггүй хэлэхэд бол сүүлийн 2 жил бол ерөөсө дуугаа байхад амар суралцсан. Би чи их асуудалтай их ярьдаг юм баггүй. Сүүлийн 1 жил бол ингээл яриад байдаг те. Зарим хүмүүс жоохон юм ярангууд ингээл те. Амар хэцүү. Яагаад тэгэхээр Бурхан надад ерөөсө тэрийг сурах гэж байгаа гэдгийг би маш тодорхой мэдсэн. Тийм учраас ерөөсө дуугаа аж сурсан байгаа ерөөсө. Ярмаар байсан гэсэн голоор нарж чи юу гэдэг юм бэ гэж мээрсэн чи дуугаа л байхыг суралцсан. Сүүлийн 2 жил. Яагаад вэ гэхээр би нөө дахиад өмнө сурсан хичээлүүдээр дахиад суусан байхгүй. Тэгэхээр одоо мэдээд байдаг тий. Багш маань заагаад байдаг. Төмөө багш маань луух номыг эхлээд заажсан. Тэгээд би луух ном маань агуулгын өөрчлөлтөд луух үүс болсон. Гэтэл яг адилхан юм заагаад байдаг гэдэг л дугаал ингэж суух. Тэгэхээр Бурхан биднийг төвчээрд сургадаг заримдаа. Зоригтой өрхөнд бол төвчих хэрэгтэй болдог. Төвчээр ямар үед хэрэгтэй болдог вэ гэхээр шүү дээ тий. Төвчгийн аргагүй үед л яг хэрэгтэй болдог. Заримдаа бид нар асуудлуудыг шийдэж чаддаггүй шүү дээ. Зөвхөн биднээс шалтгааллахгүй амьдралд олон зүйл байна. Нөхцөл байдлууд байна, хэцүү зүйлсүүд байна. Тухайн үед ерөөсөө хүүхд одоо бага охин манд төрөөд одоо 2 жоохон хүүхэдтэй айгүй хэцүү байсан. Зүгээр л ямар ч байсан сургуулаа би ерөөсөө нэг шийдсэн зүйл нь юу вэ? Ямар ч байсан сургуулаа за би одоо ингээд тэрнээс болоод ингээд асуудал гарсан ч гэсэн хайж болохгүй гэсэн шийдвэр гаргасан учраас хэцүү байсан ч гэсэн Бурхан дайдал төвчээл одоо сургуультай явдаг гэсэн. Эргэлзэх шаардлага. Тэгэхээр бид нар зоригтой хүрэхин тулд бид нар төвчээр хэрэгтэй байдаг. Зарим нэг тохиолдолд салхи бид нар руу эргэх хүртэл тулалдах биш тий. Ухрах биш зүгээр л төвчих хэрэгтэй байдаг. Тийм хэцүү үе байдаг. Бидний амьдрал зовлон бэрхшээл, дутагдал, гачигдал. Тэгээ бид нар хийгээч нэмэргүй. Тэр үед бид нар төвчээр суралцсан байх хэрэгтэй байдаг. Есүс биднэрт төвчээрийн маш том одоо үлгэр жишээ болсон байна. Есүс яасан бэ гэхээр загалмай өхлийг тэр твцсэн байгаа. Баяр баясгалангийн төлөө загалмай авч өхлийг твцсэн. Тэгэхээр итгэлийн амьдралаар бид нар дуудлагатай хүрэхийн тулд бид нар төвчээрд суралцах хэрэгтэй. Түүнээс ингээл жоохон байжснаа юм болохгүй байхаа. За болидөө цуглаанд үлсч яасан хэцүү юм те. Цуглаан удирдах чи яасан хэцүү юм те. Пастортойгоо харилцахсан чи үнэхээр хэцүү. Сурна гэдэг чинь бүтэхгүй юм байна аа тийм. Зүгээр л заримдаа бид нэр төвчих хэрэгтэй. Бурхан биднийг төвчээр сургадаг. Хуучин гэрээний олон баатруудыг Бурхан бол донг гэж шийдчих чадна л да. Гэхдээ төвчээр сургасан байна. Тэгэхээр Бурхан хайртай хүмүүстэй төвчээр сургадаг. Тэгэхээр төвчээр ихэрнийх гоё биш байгаас тээ тий. Төвчмээргүй байна. Гэтэл төвчнө. Библийн сургууль сурж байгаа хооронд миний хувьд бол яг тийм төвчээрийн тий сүлийн гэж ярьдэн штэ. Үеуд байсан байгаа байсан. Тэгээ одоо эргээ харахад би Бурханд олон зүйл дээр талархдаг байхгүй. Тухайд хэцүү санагдаал байдаг гэсэн. Төвчээрд бид нар. Дараагийн нэг зүйл нь юу вэ гэхээр альва нэгэн одоо гутам шиг одоо эсэргүүцлийг те үл тоомсорлож сурах хэрэгтэй. Хоёрдугаар ишлэл дээр байна те. Хоёрдугаар ишлэл дээр байна. Дараагийн нэг зүйл нь юу гэхээр бид нар ингээд альва нэгэн бурхны замаар явж байхад биднийг эсэргүүцдэг тийм одоо зогсоох гэж оролдог нөхцөл байдлууд байна.
Би одоо сагсан бөмбөг сонирхдаг. Айлын талбай дээр тоглоно гэдэг бол тэр хүн үнэхээр төлөвшсөн од тоглогч юу эсвэл зүгээр нэг сонирхогч юу гэдгийг харуулдаг. Айлын талбай дээр тоглож байхад бүх хүн эсрэгээр те янз янзаар чих рүү ойрлож хашгирж явах үед тэр хүн үргэлжлүүлсэн оноогоо хавсаар явах уу эсвэл тэр нь сэтгэл зүйд нь нөлөөлөд те би бүр яг хардаг багийнхаа тамирчдыг харж байхад шүү дээ. Дэмждэг багийн тамирчдыг харж байхад талбай дээр гал эсрэг баг нь ингээд бүүлнэ гэж ярьдаг. Гүү гээл те шоолол янз янзын дургу үг нь хэлж мэлж яхад за нөгөө суралцаагүй одоо тамирчид маань үл тоомсорлож чадахгүй ингээд шидэл мэдлэлд нь орхоо ойлоод ерөөсөө байдаг. Түүнээс биш бүгдээрээ л адилхан чадвартай байхгүй. Бүгдээрээ л адилхан янз янзын хөдөлгөөн хийгээд шийдэж мэднэ. Гэхдээ яг бидний эсрэг байгаа зүйлсүүдийг бид нар үл тоомсорлож чадах уу гэдэг нь тэр яг итгэлийн одоо өсөлттэй хүний одоо илэрхийлэл байгаа. Тэгэхээр бидний амьдралд байгаа одоо эсэргүүцлүүдийг бид нэр одоо зарим дайралтуудыг бид нэр үл тоомсорлож сурах хэрэгтэй. Шууд. Магадгүй Библийн сургууль сурч явах чинь та нарын эсрэг альва нэгэндээ зогсоох гэсэн нөхцөл байдлууд те зарим нэг хүмүүс те байж болно. Янз янзаар. Би чи Библийн сургууль сурахын тулд бүр юу яасан шүү те. Зунжингаа барилгын ажил хийсэн шүү те. Зунжингаа тэгээ Библийн сургууль сурж ирсэн. Миний хувьд бол айгүй чухал байсан аахгүй Библийн сургууль сурна гэдэг бол. Гэхдээ тэр нь бол би мөнгө олохын тулд биш. Би Библийн сургууль сурж болно гэсэн зөвшөөрөл авахын тулд би өдөрдөгч нартаа тэ нилээн одоо юу гэх юм те буулт хийж те одоо үйлчилж те тэдний чуулгандаа ямар хүн хандлагатай байхыг энэ одоо тэрийг харуулах гэж те би ингээ хичээсэн гэсэн. Магадгүй нөгөө хүмүүс ойлгохгүй бас өөр хүмүүс ойлгохгүй боловч миний хувьд бол Библийн сургууль зүгээр сорж болно гэдэг үгийн төлөө би маш их одоо тий миний нөхцөл байдлын эсрэг байгаа тэр зүйлсүүдтэй зарим нь санаатай зарим нь санаандгүй байж болдог тэмцсэн байгаа тэмцсэн. Тэгэхээр бид нэр альва нэгэн одоо тэр бидний эсрэг байгаа дайралтуудыг бид нэр үл тоомсорлож сурах хэрэгтэй. Чадварлаг хүмүүс төлөвсөн хүмүүс угаасаа тийм байдаг. Бидний эсрэг ямарваа нэгэн зүйл хийсэн ч гэсэн чадварлаг бус төлөвшөөгүй хүмүүс бидний эсрэг байнгут яг адилхан бухимдаал те яг тэрэнд нь ороол те тэгэл ингээл дээшээ доошоо савлаал те ийм байж ерөөсөө сэтгэлээ шулуутгаал өмнө тавьсан бариагаал хараал те энэ чинээс тэр хүмүүс юу гэнэ яа нь хамаагүй үгүй бурхан надад сайн мэдэн ийм ажил даалгасан би нэгээл хийн за хүмүүс эсэргүүцнүү дэмжнүү те тэр бол хоёрдугаар асуудал гэхэд бид нэр заримдаа бүр сэтгэлээ шулуутгах хэрэгтэй. Түүнээс биш бид нар ингээл те тэрийг хар сэрнээс болж ингээл стресстэй ерөөсөө болох. За цаг байгаа учраас дараагийн нэг зүйлийг яриад дуусгах. Дараагийнх нь юу вэ гэхээр 3 дахь шил дээр тэнхээгээ бархан өөрийн эсрэг нүгэлтнүүдээс тийм эсэргүүцлийг твцсэн юм. Нүглийн эсрэг тэмцэлдээ та нар хараахан эсэргүүцэлтэй одоо тэмцээгүй байна. Тэмцээгүй нүглийн эсрэг тэмцэлдээ цус урсгах хүртлээр та нар хараахан тэмцээгүй байна гэж хэлсэн байна. Зарим нэг зүйл бол бид нар зориг дуудлагатай өрхийн тулд одоо ариусын амьдрал буюу нүглээс тий тэр нүглийн одоо эсрэг тэмцэлтэй бид нар амжилт гаргахаас өөр аргагүй. Одоо тамирчин хүний хувьд ямар одоо зүйл бий болдог вэхээр бид нар сахилга баттай байх хэрэгтэй болдог. Зарим хүмүүс зүйлээ магадгүй Библийн сургууль сурж байхаа л би яриад байна шүү дээ тий. Сахилга батын ч юм уу эсвэл ийм нүглийн ямарваа нэгэн шалтгаанаар тэр хүмүүс зорилгоосоо нэцэж байгааг хардаг тий. Магадгүй нэлээд өндөр түвшний дуудлагатай боловч тэдгээр хүмүүс нүгэл үйлснээрээ нүглийн одоо тэр дайралтад орсноороо тэдгээр хүмүүс алдаж онж байгааг бид нар хардаг тийм үү? Хардаг. Тэгэхээр нүгэл бол ерөөсөө их муухай зүйл. Нүгэл бидний зүсэн бүрийн аргаар нүгэл бидний амьдралд орж гэж оролддог. Нүгэл бидний дотоод сэтгэл, оюун бодол, эргэн тойрны байдлаас бидний рүү дайрж идэг нүгэл. Тэгэхээр бид нар тэр одоо нүглийг бид нар бас хажуу тийш нь тавьж нүглийг үл тоомсорлож одоо сурах хэрэгтэй гэсэн. Тэр тусмаа уруу татлага гэж хэлээд байгаа. Би одоо өдөрдөгч хүн гэхээр уруу татлаггүй гэсэн үг биш шүү дээ, тий. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо Библийн сургууль сурж явах үед ч гэсэн уруу татлагууд ирдэг байгаа. Зарим нэг буруу хэв шинж, хандлага, тий, хайнга байх, тий. Ариун байдал чинь бас их соргог байхыг шаарддаг байхгүй их. Түүнээс зүгээр ингээд хамаагүй байхаар бид нар гиндэж нэгснэ Библиэлд санаатай болон санаандгүй нүглүүд байж идэг. Тэгэхээр бид нэр соргог сэргэг байхгүй бол бид нэр заримдаа тийм санаандгүй гэм нүгэл үйлдэхэд одоо хүрэгдэг байгаа. Хандлагын хувьд те зүүнний хувьд те магадгүй залхуурлаасаа болоод бид нэр хин нэгнээс хуулах ч юм уу те буруу аргаар хичээл одоо дүнгээ одоо авах ч юм уу те зарим нэг одоо хандлагын буруу зүйлсүүдийг бид нэр хийх юм сорилтонд ордог.
Тэгэхээр бид нэр энийг хажуудын шин тавьж сурах хэрэгтэй гэсэн. Бид нар зоригтой хүрэхийн тулд бид нар нүглээс бид нар маш ангид байх хэрэгтэй. Бурхны зориг биелэгдэхийн тулд бид нар биднийг хажууд шин тун амархан өргөддөг нүгэл гэж хэлсэн байгаа шүү дээ, тий. Еврей ном маань өөрөө биднийг тун амархан өргөддөг тэр нүглээс бид нар зайлс хийж сурах хэрэгтэй гэсэн. Ингээ гурван зүйлийг бид нар хийснээрээ бидний Бурхны хүсэж байгаа тэр нэгэн рүү илүү дасгалжуулагдаж ойртож ядгаа гэсэн. Амен. Тэгэхээр Бурхан таныг Библийн сургуулийн энд сурж явах хугацаанд магадгүй амьдралын турш хамаагүй Бурхан таныг дасгалжуулж байгаа. Үргэлжлүүлээ та хүн унших юм бол Бурхан хайртай хүнээ дасгалжуулдаг гэж хэлсэн байна. Тэр яг зоригтой зан хүрэхийн тулд Бурхан таныг дасгалжуулна. За дасгалжуулна гэдэг бол их амар биш, дураараа биш, амар тайван биш. Та юу хүснээ хийж чадахгүй, жоохон өвдөлттэй. Тэр тусмаа чадахгүй байгаагаас чаддаг болох хүртэл чин Бурхан таныг шахдаг, тийм. Паул бол бүр өөрийгөө зовоодаг гэж хэлсэн баг шүү дээ. Тэгэхээр та зовхгүй байвал та ерөөсө дасгалжихгүй байна гэсэн үг. Тэгэхээр танд одоо ингээ Библийн сургууль сурж байхад зарим нэг зүйл хэцүү санагдж байвал та дасгалжиж байна гэсэн. Би Библийн сургууль сурж явах үед үнэхээр дасгалжуулагдчихсэн зүйлсүүд байгаа. Тэгээ багш нарын хичээлийг бид нар маш сайн сонсох хэрэгтэй. Тэр зүймээ одоо жишээлбэл би саяхан одоо оршуулга удирдах байгаа байхгүй. Саяхан цуглааныхаа нэг настай хүн маань нас ороод оршуулга удирдах байгаа. Би бол оршуулгыг одоо ингээ хоёр дахь л удирдах байгаа залуу хүн учраас. Тэгэхдээ би оршуулган дээр урд гараад ганцаархнаа баахан идэгдэг хүмүүс ганц хоёр идэгдэг хүмүүсээ өмнө болоод оршуулга удирдах байгаа. Багшийн маань үг намайг одоо зарцаа намжлын хүлгэр шиг те. Манай пүүжи багш орж исэн тухайд ёслолтой холбоотой. Дараа нь төмөө багш орж исэн. Ерөөсөө нам дуутай байж болохгүй. Тэрс маа ёслол удирж яхад бол өндөр дуугаар удирдах хэрэгтэй. За гашуудлын ямиг удирж явах үед үгээ тоочны зөөж хэлэх хэрэгтэй те. Тэр үг бол ерөөсөө тархинд хөнгөнж явах. Тийм учраас би мэдээч жоохон яг нөхцөл байдал авах юм бол хэцүү байсан. Гэхдээ багшийн үгийг санаад яг дагж авах. Гараад за бүгдээ тойроо зогсчих ингээд за эхлэе гэл те яг хэлж байгаа. За энэ оршуулгын ёслолын талаар та бүхэнд би одоо товчхон тайлбар өгөөд тэг өнөөдрийнхөө одоо өөд болоод чигаа тэг бурхан руу өдөх ёслолыг эхэлье гэд яг ингээл хэлж байгаа. Тэгээ нөгөө хүмүүс чиглээд ингээд гайхал гэсэн. Тэгэхээр за тийм учраас итгэлийн та бүхэн хүндэтгээд одоо залбирах үед нь дагаж хэлээд Библийн хэсгийг нь уншаад яг бүх юмыг дагаа явна шүү гэдэг. За тэгээд за гэрийнх нь наашаа зогсчих гээл те. Яг ингээд хэлж байгаа. Тэгээд тайлбарлал. Яг л багшуудын маань зүг бохгүй те. Хөрмөн дээр бас ягдаг те. За төмөө багшийн маань хөрмийн тал дээр яасан те агуулгын юу нэг гэдгийг баримтлаад үгээ сайн бичих хэрэгтэй. Гоё монгол үг оруулах хэрэгтэй гэдээ манай багш бас хэлжсэн. Би яг л те гэр бүл гэдэг бол те гээл ярьж байгаа. Яг ихтэй ингээл бичсэн те ингээд явж байгаа. Тэгэхээр заримдаа бид нар ийм одоо бурхан биднийг дасгалжуулах цаг дасгалжуулагчийн маань магадгүй сургуулаар дамжуулж багш нараар дамжуулж одоо хэлж байгаа тэр зүйл нь эцэстээ бидний тэр дуудлагт хүрэхэд л тусламжтай гэсэн. Одоо та бүхэн ингээ хайн ганж байгаа яг талбарт бандаж болно гэсэн. Яг би тэгжсэн бохгүй. Тэгээ яг талбар дээр гарахаар юу лээ яалаа гэж яг боддог. За номлолын хичээлүүд энэ hermeneutic хичээлүүд байна те. Теологийн суурь бол маш сайтай байх хэрэгтэй. Теолог бол байнга хэрэглэгддэггүй юм шиг боловч бидний ярьж байгаа тэг хэлэлцэж байгаа бүх зүйлийн ард ингээд те хэл хязгааруулаад байж идэг. Тийм учраас үндсэн теологуудаа бид нар маш сайн сурах хэрэгтэй. За инхээр та бүхнийхээ уриалж байна юу вэ гэхээр бүгдээрээ дуудлагынхаа төлөө явцгаая. Тэгээд бид нэр төвчээрт суралцъя. Хоёрдугаарт бид нар юу гэхээр зарим нэг зүйлсүүдийг нөхцөл байдал тэр хүн амтан бидний эргэн тойронд байгаа зүйлсүүдийг зүгээр үл томсрол заяа. Бурхны төлөө ерөөсөө ингээл те нэг бити тэрэнд яраагцлаад ингээд. Гуравт нь бүгдээрээ өөрсдийнхөө те одоо тэр өөрөгддөг биднийг өөрөгддөг тэр нүглийн бидний эсрэг тэмцэж байгаа тэр нүглийн зүйлсүүдийг бид нар бас сайн соргог сэргэг байж одоо хийх хэрэгтэй. Тэр зүйл Библийн сургууль сурч байгаа хугацаанд. Ингэх юм бол бид нар хизээ нэгэн цагт энэ хорвоог орхих үедээ бид нар эзний тэр бидний өмнө тавьсан барайг бид нар алидинэ давсан байхыг. Тэгээд шагнал нь биднэрт гэдгийг бид нар сүнсээрээ зүрх сэтгэлээрээ бид нар мэдэрсэн тийм итгэлийн амьдралаар амьдрах болно гэж би найдаж байна. Библи ч гэсэн тэгэж урамшуулж байна. Амен. За хамтдаа бүгдээ залбирцгаая. Тэнгэрлэг бурхан аав минь ээ таньда баярлалаа. Тэгээ биднийг сул дорой биднийг та өөртөө сонгон дуудсанд үнэхээр баярлаж байна. Тэгээ та биднийг өөрийнхөө дотор хэлбэрчүүлэн байгуулж дэлхийн суурьаас өмнө таны сайн сайхны төлөө бүтээгдсэн тэрхүү зорилгоор та дагуулдаг учраас баярлалаа. Тэгээ та биднийг сайн аав мэд дасгалжуулдаг учраас баярлалаа. Зарим нэг сахилгажуулалт нөхцөл байдлууд биднэрт таалагддгүй ч гэсэн энэ нь таны хайрыг илэрхийлдэг учраас баярлалаа.
Эзэн минь бид тантай улам илүү ойр байхын тулд тэр зорилгот таны дуудлага зорилгыг биелүүлэхийн тулд таны хүслийг биелүүлэхийн тулд таны биднээс хүсэж байгаа тэр ариун амьдралаар амьдарч чадхад туслаарай. Бидний сэтгэл санааг хүчтэй байлгаж өгөөрэй. Зарим нэг хэцүү байдал бид нэр таныг бодохдоо бид нэр Есүс тань руу харахтаа бид нэр төвчээртэй байхад тусалж өгөөрэй. Даваад гарсны дараа бид нэр Бурхан танд талархна гэсэн итгэлээр бид нэр гомдлохгүйгээр тантай хамт альва нэг асуудлыг давж чадхад тусалж өгөөрэй. Библийн сургуулийн энд байгаа бүх оюутнуудад та хүчийг өгөөрэй. Нөхцөл байдал нь хэцүү бол энэ дундуур та үүрээд яваарай. Есүсийн нэрээр бид нар таны өмнө залбирч байна. Амен.